За гал морин жилийн гал хөх морин сарын цагаан морин өдрийн 22 цаг 22 минут. Өнөөдөр өдөр сайн хуралдаж байна. За энэ хууль бол их сонирхолтой. Ер нь энэ нодлон амар манай сэдвийг гүшүүн бас яг энэ сэдвийг бас байнга ярьжсэн л та. Тэгээ энэ асуудлын цаана бас нийгмийн амьдрал, хүн ам зүйн бодлого, хүүхдийн босрох эрх, аюулгүй байдал, гэр бүлийн доктортой байдал гэдээ маш олон сэдвүүд бол байгаа. Би бас дархан Сэлэнг Төв аймгаас сонгогдсон. Манай төвийн бүсэд энэ жил 72334 хүүхэд сурж байгаагаас яг 1-2 дугаар ангид 10,000 хүүхэд сурж байгаа. Тэр 10,000 хүүхдийн дийлэн хийх нь одоо бас нөхцөл байдал бол яг энэ асуудалтай уялддаг. Ерөнхийдөө бол нэг 3-4 асуудал гардаг. Нэгдүгээрт нь бол яг энэ боловсролын чанарын асуудал буюу нэг багш хэдэн хүүхэдтэй харьцах вэ? Хоёрдугаарт бол яг энэ ихэнх манай сургуулиуд бол 50-аас дээш жилийн насжилттай болчихсон байрны асуудал, халуун хүтний асуудал, гуравдугаарт хүүхдийн сургуулийн аюулгүй орчны асуудал гэдэг эдгээр асуудлууд ордог. За үүнтэй уялдаад нийгэм хүн ам зүйн бодлоготой холбоотой шууд зүйлний 6 настай хүүхдийн асуудал байгаа. Тэгэхээр хүний эрхийн бас одоо манай Баасан жаргал гишүүн дэд хорон дараагаар ажиллаж байгаа. Хүний эрхийн одоо үндэсний комиссаас гаргасан судалгаагаар одоо манай хунан гишүүн хэлжсэн хоц өрн газар байгаа хүүхэд, за дээрэс нь одоо сум орон нутгад байгаа хүүхдүүдийн боловсролын гарааны тэгш байдал буюу хүртээмж ус их ялгаатай байгаад байна гэдэг асуудал явагдаж байгаа. За энэ дээр нэмэгдээд энэ сэдвэр гишүүний санааталж байгаа хуулинд бол 8 нас хүртэл нь бол цахимаар бол одоо хичээл авах боломжийг нээж өгөөд ингээд 8 настайгаас 3 дугаар ангиасаа буюу одоо 8 настайгаас бол орно гэсэн энэ зохицуултыг хэлж байгаа. За тэгэхээр энэ дээр би босрлын яамнаас яг мэрэгжлийн хүмүүсээс нь асуулт асууя. Монгол орн бол нэлээд онцлогтой. Хүн ам зүйн хувь цөөхөн ч гэсэн өргөн удам нутаг дэвсгэрт оршин тогтнож байгаа. Ийм улсын хувьд бас энэ онцлог нь за шинжлэх ухааны хувьд бөгөөд яг практикийн хувьд хэр зэрэг ач холбогдолтой бэ? За энэ одоо хууль яг энэ зохицуултаараа батлагдсан тохиолдолд ямар одоо нийгэм хүн ам зүйн эерэг үр дүн гарах вэ? Ингэхдээ ямар нэгэн байдлаар 6 настай хүүхдээс хойно буюу одоо төв суурин газруудын хүүхдүүдээс 2 жилийн дараа танхимын сургалтанд хамрагдлаа гэхэд тэдгээр хүүхдүүдэд ямар нэгэн хоцрогдол гарах эрсдэл бодитоор байх уугүй юу гэдэг дээр хариулт авмаар байна. За ингээ хариултаас шалтгаалаад тодруулга авъя. За хуусараас хариулах хэн хариулах вэ? Яамнаас за ажлын хэсэг 4-р микрофон. Ганбатар хариулъя. За өдөрөнд Норайман дүргийн гишүүний асуултанд хариулъя. За ерөнхийдөө сэдвэр гишүүний санаачилсан товсгойн одоо малчны хүүхдийн боловсролын асуудалтай холбоотой хуулийн өөрчлөлтийг бол зарчмын хувьд агуулгын хувьд бол боловсролын яам боломжтой гэж бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр бол нэг зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Бид нар бол одоо яг энэ хуулийн төсөл дээр заасанчлан зайн болон гэрийн сургалтыг гэдэг зарчмаар явж байгаа. За энэ дээр бол одоо бидний боловсролын яамны өмнөх ковидын 2 жилийн зайн сургалтын үеэр гарч ирсэн үр дүн, за сүүлд PISA судалгааны үр дүнгээр гарч ирсэн зэрэг үр дүнгуудыг ингээд хараад үзэх юм бол зөвхөн дан ганцын зайн сургалтаар, цахим сургалтаар бас ингээд явагдах боломжгүй юм аа. Энэ нь бас магадгүй хоцрогдлыг бас илүү бодитоор үүсгэх нөхцөл бүрдэнэ. Ер нь бол цаашдаа яг энэний хамгийн зөв хэлбэр бол гэр бүлд суурилсан сургалт, за багшийн дэмжлэгтэй зайны сургалт, за улирлын чанартай улирлын онцлогтой танхимын сургалтын хосгосон хэлбэрээр ингэж явагдах юм бол энэ бас олон улсынхаа жишгт бас нэгдсэж байна. Нөгөө талаасаа бодит байдал дээр малчны хүүхдүүдийг сургалтын хоцрогдлын чанарын асуудалд бас оруулахгүйгээр хэрэгжүүлэх юм үндсэн боломжтой юм а гэдэг байдал дээр бол төлөвлөж харж байгаа. За энэ дагуу бас бэлтгэл ажлуудыг тооцоо судалгаануудыг агуулгын бас өөрсдүүд юмуудыг гаргаж энэ намраас зарим нэг газрууд дээр аймаг дээрс одоо бас туршилт байдлаар хэрэгжүүлэх гэсэн юм төлөвлөгөөтэй бол явж байна.